Сайн байцгаана уу? Та бүхэндээ зул сарын баярын мэнд төргий Alpha Books подкаст маань зочин уншигчийн сонгосон номоор аялдаг билээ. Энэ удаагийн зочноор зөвгийчин, дуучин, мангар брендийн үүсгэн байгуулагч Мөхтрийн Наран Туяа маань оролцоод байна. За Нара Диснейленд сонирхолтой зү. Сони ихтэй тэгээд танаа гоё подкастыг харсан. Тэгээд ямар гоё хүмүүс, ямар гоё би яг нэг иймэрхүү юм яг хийх юмсан гэж боддог байсан. Гэхдээ эцээст ер нь бодлыг хэрэгжүүлэхгүй л бол тэр бодол чигээрэл өнгөрдөг те. Ялангуяа ингээд том зузаан, роман, тийм том номнуудыг те хідэн найзуудаараа нийлж агаад уншлагын клуб шиг те хувааж авч байгаа бөөнөр гоё цугларж агаад вино байна уу, кофе байна уу, цайгаа байна уу, уунгаа гоё хоорондоо идэр үлгэтэн тийм бас ингээд нүгэд нь яг л өөрийнхөө аялаагүй юмараа илж байгаа учраас маш сонирхолтой. Хоёрдугаар бүлэгтэн тийм басан гуравдугаар ингээд тийм юм хийвэл айгүй гоё юм да гэж авих бодож исэн. Тийм надад амар сонир мөрөөдөл идэг ш. Тэр нь юу гэж би 2016 онд Берклийн их сургууль дээр очиод тэгээ Берклийн их сургуулийн номын санд бүр айгүй гоё номын санд орж үзээ. Тэгээ би бүр тэндээс яг Монголд ийм гоё тухтай тэгээ ингээд бүр ингээд зүгээр л хүн ирээл зөвхөн ном энэ номны ертөнцөөр л аялдаг хинч саад болохгүй яг тийм гоё номын сан их юмсан гэж авих бодоо. Тэр мөрөөдлийг боцоор хагаад одоо ингээд 3 жил болж байна. Тэгээд тийм мөрөөдөлтэй байхгүй юу. Тэгээд тэгсэн чи чиний энэ гоё урилгыг аваад ямар гоё. Тэгээд урднаас нандагийн орж яхахыг харсан. Тэгээд ямар гоё юм бэ? Энд нь ч гоё орол гоё юм байна да гэж бодцод чамайг урилга өгөө. Тэгээд бас айгүй гоё бэлэг өгөөд гэсэн чи надад бүр амар гайхамшигтай санагдсан шүү дээ. Заавал орно энэ гэж бодоод тий. Баярлалаа. Урилгыг хүлээн авсан. Харин чамайг ийм гоё маш гоё оюуны хэрэгцээ тийм ээ хангасан ийм гайхамшигтай зүйл санаачилсанд нь баяр хүргэмээр. Тэгээ ер нь Альфагийнханд би айгүй хайртай болцсон шүү дээ. Ер нь хоёулаа ч бас мунжаагаар холбогдсон шүү дээ тий. За хоёулаа тэгвэл сонгосон ном руугаа шууд орох уу? За тэгээ. Би болохоор энэ удаад маш сонирхолтой нэгэн бараг халуун бүлээнээр байгаа тийм номыг сонгосон. Тэр маань болохоор 100-ны дуу хоолой би Сара гэдэг манай Монголын алтарт тийм ээ 100-ны манлай дуучин Монгол Улсын гавьяач жүжигчин дуучин Саран Туяа ягчийн номыг сонгосон. Яагаад Сара ягчийн номыг сонгосон бэ гэд хүмүүс их гайхаж магадгүй бараг хүн болгонд мэдэн штэ ч гэдэг юм уу те. Магадгүй бидний амьдрал дээр үргэлжлэл амьдрал нь ил юм шиг байдаг хэрнээ маш их нууцлаг зүйлүүд байдаг. Тэгээ Сара ягчээр хичээ суралцмаар маш их зүйл байдаг юм шиг надад санагддаг. Дэлхийд дахин маш олон гайхамшигтай хүмүүсийн амьдралын те био түүх намтар тэдний одоо юу байдаг л да. Бас ингээд амжилтанд хүрэх тухай, илүү хүчтэй байх тухай, зөвлөгөөнүүдтэй баяжих тухай, амжилттай байх тухай, юу гэдгийг те ингээд альва одоо нухчаа эдрийг давах тухай тийм ээ маш олон зөвлөгөө бүхий ном байдаг. Гэтэ яг үннийг хэлэхэд одоо маш олон л ном бид нар амьдралдаа уншиж байгаа. Альва номыг уншиж байгаа тэр хүний одоо тэр номноос авах мэдрэмж бүхэн хүнийх өөр байдаг те. Тэр номноос суралцах үнцэг, харах үнцэг те. Бүх зүйл одоо тэр тухайн хүнээс шалтгаад өөр байдаг. Тэгээ би яагаад Сарагчийн тухай энэ подкастаар ярих гэж номын тухай подкастаар ярих гэж бодсон гэхээр илүү бидний амьдрал илүү ойр яг л бидний амьдарч байгаа нийгэмд те одоо жишээлбэл хаавсын Америкт нэг эмэгтэй амжилтанд хүрж байгаа түүх яг ингээд тэндээс ингээ хэрэгжүүлэх гэхээр бас айгүй хэцүү санагдаад байдаг. Ягаад гэвэл тэртээ дөрөв шал өөр орчин хөгжлийн хувьд те он жилийн хувьд те цаг хугацааны хувьд тэртээ дөрвөө биднээс 50 100 жилээр төрүүлж байгаа улсад амьдарч байгаа хүмүүс те альва нэг юм одоо бүтэлтэй болоход хэрэгжихэд те маш амар дөхөм нийгэмд амьдарч байгаа учраас тэр нь илүү их биелэхэд дөхөмж юм шиг санагдаад байдаг байхгүй. Тийм болохоор Сара ягчийг ер нь энэ их эдрээтэй, энэ их хил ам донд байдаг те, энэ их одоо ороо бусгай нийгэмд яаж ингэж те одоо pop diva 100-ны манлай дуучин гэдэг энэ нэр төрөө одоо хүртэл хамгаалж те маш олон амьдралын те хувийн амьдралын асуудалтай ирнэ. Яг л энийг ингээ хадгалаад байж чадсан. Тэрийг л үнэхээр судалмаар мэдмээр санагдсан. Тэгээд уншаад амар гоё зүйлүүдийг ойлгосон шүү. Ер нь бол үнэхээр гайхамшигтай. За тэгвэл энэ гайхалтай бүсгүйн ертөнцөөр аялах уу? За тэгээ. Эхлэх байлаа. За Сара ягч минь номынхаа эхлэлд нөгөө нэг мэдээж хүүхэд нас эцэг их болон эмээгийнхаа тухай байсан.
Тэгээд хамгийн их онцолж исэн юм сар шиг сорив авсан тухайсан. Тэгээд тэрнээс хойш эхлэв. Айгуу сонирхолтой. Ягаад ч юм ингээ номыг дөнгөж эргүүлээл эхний хуудас дээр ясан чи нэг юм эсвэл бидний зүрх сэтгэлд байдаг тэр зүйл юм уу? Энэ нэг Монгол ах уу те хөдөөний амьдрал те нэг л ийм гоё эгэл жирийн мөртлөө нэг тийм хайрлам нэг тийм энерги байдаг штэ. Тэг би хамгийн сонирхолтой хизээч би сарагч номыг нээнгүүт хөдөөгийн амьдрал гарна гэж юусоо бодохгүй байхгүй юу? Бүр төсөөлбөр вау юу гэл юу хөдөөний юу гараад ирвэ гэдгсэн чинь тэгээ би эндээс нэг зүйл ойлгосон. Сарагчийн сорины тухай яриа гардаг л да. Ер нь яагаад ингэж соритоосон гэхээс илүүтэйгээр зүгээр л хөөрхөн хүүхэд байх үеийн те гоё хөдөө эмээ өвгөө дээрээ одоо амарч исэн тэр үеийн түүхээс гардаг байхгүй. Тэгэнгүүт амар хөөрхөн би болохоор яадаг гэхээр нөө хүний муу зам байдаг штэ. Ингээ хүний ямар нэг юмыг энэ яагаад тийм болцсон юм бол гэж бодонгуудаа тэрнэр маш салаалаад маш олон төрлийн зүйл бодож ирсэн ш. Тийм болцсон юм болов, тийм осолд орсон юм болов, тэгээд гинцсэн юм болов, эсвэл ингэсэн юм бол ингээ маш олон төрлийн ингээд нэг юм цацраг шиг юм одоо санаа одоо ургаж боддог үстэй. Тэгээд тэгсэн чи тэрэн дээр би бас яг боч. Яа сарагчийн энд нэм юу гэдэг юм яац юм бол галтарч унаад ингэсэн юм болов. Яг үнэхээр би нэг 2015 онд санагдаж байна. Сарагчийн гоё тоглолтын дээр би бас нэг туслаад нэг 2-3 хоног мейкап дээр нь ажиллаад гүйжсэн. Тэгэхдээ би яг нэг сарагчиг бодчихад яагаад ийм хөөрхөн байж энэ юуны сорив юм болтой гэж аягүй бодчихсон байхгүй. Чи яг бүр чиний чи их гайхаад илүү гэсэн шиг ном эргүүлэнгүүт тэр тухай гардаг амар хөөрхөн. Хариулт бүр шууд ингэ гараад ирдэг. Тэгээ хөөрхөн гой хөдөөгийн амьдрал гараад тэгээ нэг хөөрхөн ягаад ч юм амар тийм би нэг юм ном уншихтаа ингээл тэр нь ингээл бүх уул талгадын хүртэл төсөөлөл сараагч өмсөж явсан дээлний өнгөний хүртэл ингээл бодол яг нэг ер нь бол ном уншин гэж яг юм өөртөө те ингээд төсөөллийн ертөнц бий болгоод тэрүүгээр өөрөө аялдаг штэ. Яг нэг кино үзэж байгаа юм шиг явдаг байхгүй. Тэгээл нэг хөөрхөн игчтэй хоёлаа ингээл те нэг л хүүхдийн гинэн цайлган сэтгэлээр гэхдээ хамгийн гол нь хизээч сараагч яг тийм хөдөөгийн тийм орчинд те тийм ажилсаг шаваа те бүр баг хүүхэд байхын тийм адтай ингэж өстө бодож байгаагүй байхгүй. Тэгсэн чи бүр ингээд шал өөр миний мэдгүй маш олон сараагч энэ ном дээр гарч ирсэн. Тэгээд нөгөө маш санаандгүй байдлаар нөгөө үргээгээд тэгээд морин төшөглүүлээд яг сар шиг царвтай болцсон учраас ер нь дандаа урдуураа чоолктой байсан мэлээ тий. Тэгээд нэг хөөрхөн тэрэн дээр нь болохоор нэг юм яаж яг хүүхэд насанд нь одоо их чинь бас айгүй сайн одоо нөлөөлөгч байсан байна л да. Яг тэр хүнийг одоо юу гэдэг юм мөрөөдлийг бодтоор хэрэгжүүлэхэд те яг тэр мөрөөдөл донд уусан гортол нэг чинь ингээд Монгол улсын те дуучин саран тэмдэгтэй саран туяа гэж бигээл ингүүд нэрэл бид нар чинь хүүхэд байхдаа би инээ нэг дандаа нэг юм онц гойд юмар нь хожилдгийг штэ те тэгэл ингүүд яг саран тэмдэгтэй гэж бигээл тэнгүүд бүр амар инээ төрөөд амч яг ингээд хүүхэд байх юм бидний одоо манай гэр бүлийн амьдрал хүртэл харагдал бид нар чи бас нэг яста нэрэ цоллол дүүмүгээ шоолол те аастан дээр саран юутай гэж мэгэл саран тамхтай гэж мэгэл шоолдог байсан. Яг тэр үеуд санаанд орж исэн. Сарагчийн намаар аялсан чи бүр айгүй олон хүүхэд насны дурсамжуудыг санаад бүр инээд хүрээд зарим үед бүр нулимс битүүхэн ингээд хоолой ам зангиж минграад айгүй хөөрхөн байсан. Тэгээд энэ тасны гайхалтай байсан. Буцаад одоо нөгөө Таня Батмүх буюу одоо нөгөө аав ээж хоёрынх нь хайр дурлалын хэсэг гарч ирсэн. Тэр нэг юм айгу хөөрхөн. Тэгээд яг тэр хэсгээр амар гоё кино хийвэл айгу гоё кино болох юм байна да гэж бодож исэн. Ер нь сонин штэ те ингээл аав нь эрхүүд сурч исэн юм байл штэ. Тэгээд айгу гоё ер нь маш гоё залуугаасаа тийм сэхэтэн гаралтай. Ер нь их энгийн мөртлөө те. Тэгэл нэг хөөрхөн тийм гинэн ариун яг үнийг хэлэхэд одоо цагт жоохон ховор болцсон мэдрэмж юм шиг санагдаад бүр амар гоё санагдаадсан. Бүр нэг тэр нэг яг тэнд ингэ байжсэн чинь би барыг Таня ягчийн дүрт хувирсан те. Өөрөө нэг хөөрхөн жижигхэн ингэ зогсчихсэн чинь нэг гоё залуу ирээл те. Тэгэл нэг гоё тэрийг ингээл нэг алдмааргүй тэр мэдрэмж нюанс энэ төр нь амар гоё яг нэг өнөө цагт айгүй гоё тийм ховор болцсон мэдрэмж юм шиг санагдаад. Аав ээж хоёр нь эрхүүд явж байгаад эрхүүд суралцж байгаад танилцаад Таня бол ер нь
бас багаасаа хөдөлмөрч юмыг болгодог, юмыг бас их хүнд хэцүү амьдрал туулсан тий. Тэгээ бага наснаас аав наснаа дайнд явж байгаад өнгөрцөн. Тэгэл ер нь ингээл маш хэцүү цаг үе туулж исэн болохоор өстө юмхнаар юм хийгээ сурцсан. Тэг үнэхээр нөгөө нэг юм тэр якутсын нэг юм ажилсаг нэг юм шууд монголчуудад якут тэр аймагингууд шууд ингээд амар ажилсаг аж ахуйч хүмүүсийн дүр төрх буудаг штэ тий. Тэр дүр төрхөд ч айгүй сайн буусан байсан номон дээр. Тэгээд энд нэг гоё юм байсан. Таня Батмүх 1966 оны 3 сарын 19 хагас гараг суббота приглашаем вас на нашу свадьбу гэд хурмын урилга байсан. Хурмын айгүй хөөрхөнтэй. Айгүй хөөрхөн тэр якутууд бас нөгөө ингээл Монгол хүргэн гэхэл айгүй сонинтэй маш халуун дотноор бас их халуунцтай хүмүүс шүү дээ. Их халуун дотноор хүлээж аваад тэгээд тухайн үедээ тэр нэг хөөрхөн тэр хавцаанаа байдаг нэг хөөрхөн байшингаа түрээсэлж аваад их нэжгэр хөөрхөн хурим хийжсэн. Ингээд тэр хурмынх нь урилга амар хөөрхөн те. Анхны Монгол хүргэн. Харин тий анхны харсан Монгол хүн бүр те. Тэр тосгоны. Тэгээд айгүй хөөрхөн гой хүлээж аваад тэгээд ер нь бол яг тэр үеийн амьдрал нь ээдрээтэй юм шиг мөртлөө айгүй гоё дардан байсан ч юм шиг одоо санагдав. Яг хувь заяагаараа учирсан бүрэн бүтэн одоо эр хүн эмэгтэй хүний хөдөлмөрч зан эр хүний ноён нуруу хоёр дээр ямар бүтэн амьдрал босч болтгийг утгаар нь гаргасан. Бараг энэ хоёрын хайр сэтгэл ямар Ромео Жулиетаас илүү гоё санагдсан надад. Тэгэл айгүй гоё үнэнч те чин үнэнч яг л тэр өөрийнхөө хайрлсан сэтгэлдээ бүх юмд айгүй гоё үнэнч тэгээд тэндээс төрсэн хүүхдүүдийнхаа төлөө те бүр эцсийн цэг хүртлээ одоо хэрэн таны ягчиг би 15 онд сараагчтай хамт явж исэн гэж тийжсэн штэ тохиолдолд нь тэгэхэд би ингээ гэрээр наажгаар тэр чинь худлаа шүү. Тэг чинь би өстө худлаа арчлаа. Дөнгөж хулан төрсэн байсан үе. Тэгэд хулан төрсэн байсан үе гэхээр чинь 2009 10 он. Тий нэлийн дээр ахын. Нэлийн дээр. Тэгэхэд амар хөөрхөн тэр таны их чинь бүр би тэр үед нөгөө энэ номыг уншаагүй сараагчийн талаар тийм сайн мэдгүй гоё гайхамшигтай мундаг дуучин л гэж мэддэг болохоос ш нарийн ширийг мэдгүй штэ. Тэгэхэд нөө ээж нь амар өрхөө миний охин өстө үзүүлээд миний охин өстө мундаг миний охин гэдэг тэр их хүчээ хачаад энэ ямар хөөрхөн ээж нь ямар гоё би тухайн үед ээж нь яг ингэ царайгчиг маш гоё хөвгөлж те хүчрхэгжүүлт юм байна да гэж бодож исэн. Энэ номыг уншингуудаа зүгээр л сарайгч эргэн тойронд байгаа бүх хүмүүстэй тэр хүний тэнгэрлэг авиасыг үнэхээр хүлээн зөвшөөрч тэрийг нь маш их гоё хөвгөлөх гэж те тэрнийхэн төлөө бас өөрсдийнхэн амьдрал бие сэтгэл те бүх юма зориулж исэн юм гэдгийг нь ойлгож авсан. За тэгээд Батмүх Таня хоёр маань 3 сайхан хүүхэдтэй болж байгаа. Том охин Сарангуй, дараагийн охин Сарн Туяа, айлын 2 дахь охин. Тэгээд баг хүү төмөр гээд тэгээ ерөөдөө эмээ дээрээ өсдөг гэр бүлийн агуу цэгцтэй дэг журамтай амьдрал үнэхээр гайхамшигтай бүгд яг одоо өөрсдийнхөө хуваарлж авсан зүйлээ одоо аав нь ч гэсэн яг эр хүн шиг эр нөхөр шиг эцэг хүн шиг те амьдралынхаа төлөө байдаг байсан ээж нь ч гэсэн яг нөгөө эхнэр хүн шиг ээж хүн шиг бүр ингээд бүх юм ингээд цэгцтэй хуваарлалттай те тэрийг айгуу сайн хийж чаддаг. Тэгээ энэ бас нэг хөөрхөн сараагчийн тэр нөгөө одоо охин байхдаа тэр найзалж исэн одоо байрныхаа найз охтууд тэр нэг хүүхэлдээ тэр бүр заавал ярих хэрэгтэй хэсэг баха. Тэр хүүхэлдээний тухай Мариуса тий Расишка юу лээ? Мариуса хүүхэлдээний нэр ир үсгээр хийсэн хүүхэлдээ. Лариса хүүхэлдээний тухай тэр нэг юм юмд ямар үнэнч тэр нэг юм сонгосон юмдаа тэр үнэнч байдаг. Тэрийг шинжлэхээс илүү яг тэр сонгосон юмаа хайрлахыг хүсдэг, тэрнтэйгээ байхыг хүсдэг. Тэр зан чанар нь яг тэр нөгөө эцэг гэхээс нь бол батай зан чанар ч юм шиг. Амар хөөрхөн. Хоёлаа Лариса хүүхэлдээний тухай подкаст сонсогчдоо яг бүтэн яриулъя гэж хэлсхийг. Хөөрхөн юу яадаг штэ Лариса хүүхэлтэйг болохоор тэр үед чи юм ховор исэн бидний үед юм ховор исэн штэ тэр чи тэр үед бүр ховор исэн байж таарна те тэгэд нөгөө Орос дэлгүүрээс 3 найз охин те хуваагаад авсан байгаа мөнгөө цуглуулад тэгсэн чи айгүй хөөрхөн
3 хүний дунд нэг хүүхэлтэй те тэгэнгүүт 3 хүн тэрийг ээлжлээд нэг хоногоор авч хондог байсан байгаа. Сүүлдээ явцын дунд нөгөө 2 найз охин илүү хоногоор авч үлдээл те тэгэнгүүтээ илүү минийх гээл тэгэнгүүтээ бөө юм босон гэж. За тэгээд нөгөө 3 найз охины дунд үл ойлголцол үүсдэг. Би энийг аавна, би энийг аавна. Гэтэл миний ч бас хөрөнгө оруулалт гарсан байдаг. Тэрний ч хөрөнгө оруулалт гарсан байдаг. Хин авах нь мэдэгдэхгүй те. Тэгэнгүүт ээж аав нар нуулцсан байгаа. Тэгээд ерөөсөө юу аа. Тий яг хүүхэлдээнээс болж те. Тэгтээ тэр айгу ухаалаг байсан байгаа байхгүй. Ээж аав нар ч гэсэн хүүхдүүдийнхаа тэр асуудалд гоё анхаарал хандуулад асуудлыг зөв шийдэж өгөө те. Тэгэнгүүтээ за ерөөсөө 3-нд нэг хүүхэлдээ авчиг гэгээд шинэ 2 хүүхэлдээ авч өгсөн чинь айгу өөрхөн нөгөө 2 найз нь болохоор шинийг авмаар хань гэд шинэдийг авсан ба. Тэгээд хин сараагч болохоор хуучин Ларисагаа авсан. Тий хамаг бүсэн зулаач тэгж тэр чинь 3 охин 3 талд өөр гэр хаач унгаач хин дуртай нүсийн самнаж янз бүр болгож байгаа штэ. Тэгээд аав нь болохоор айгу өөрхөн эсвэл миний охин шинийг авмаар исэн юм уу гэдэг. Тэгсэн чинь айгу өөрхөн үгүй би энэ хуучин Ларисатай л хайртай. Би угаасаа хуучин Ларисатайгаа л баймаар исэн гэд. Тэр нь амар шудраг тууштай зан айгу харагдаж гин гэж. Тууштай үнэнч тийм зан чанар нь яг сараагчийг бүр ингээ хүүхэд байхаас нь суудсан зан юм билээ. Тэгээд ер нь тэр тууштай зааныг нэгдүгээрт эмээ нь маш их үлгэр уншиж өгдөг байсан байгаа. Үлгэр номтоо нөхөрлүүлдэг маш их тэр үед угаасаа ном бол хамгийн сайн нөхөр нь найз нөхөр байдаг гэсэн маа. За Таня бол ээж нь бол угаасаа өөрөө багш хүн учраас хүүхдүүдэд маш их одоо сурлагатай хүмүүжлтэй аюу зарчимч үсгэсэн. Хоёулаа одоо эрх хүч сургууль төгссөн мундаг боловсралтай эцэг гэдэг утгаараа Батмөнхбай ч гэсэн одоо Монголд ирээд үйлдвэрийн даргаар томилогддог байгаа. За ингээд даргын охины гэр бүл ерөнхийдөө бол маш гайхалтай одоо тухайн үеийн сэхэтэн боловсралтай бас нэг хүмүүжлтэй нэг шинэ өнгө төрхийг бас илэрхийлж ирсэн. Тэгээ магадгүй энэ бүрэн бүтэн амьдралд эрсдэл байдаггүй гэдгийг бага наснд нь ойлгуулаагүй одоо нөгөө ойлголт өгөөгүй учраас магадгүй өөрөө бас нийлээд ярилцсан дээрээ бол төсөөлөл одоо нараад ч гэсэн төсөөлөл эр хүнийг төсөөлөх төсөөлөл аваар нь л байгаа шүү дээ. Би одоо бүхэл эмэгтэйчүүд аваараа л төсөөлдөг. Доктортай, ноён нуруутай гэдэл тэ. Тэгээд энэ хоёуд маань одоо ингээд одоо Орос сургуулийн анхны Монгол бас сурагч болж байгаа шүү. Их мундаг тий. Орос багшаар гэрээр хүмүүжил аваад тэгээд шалгалт өгөө тэнцээд одоо Орос сургуулийн анхны бас Монгол сурагч болоод ерөөхдөө бол Орос сургууль төгсөн гэдэг чинь одоо нефт шуфт Орос хэлтэй угаасаа ээжийнх нь тий. Тэгээ сараагчийн нэг юм гайхамшигтай зан чанар байна. Нэг юмд зарсан бол тэрэндээ заавал хүрдэг. Бүр заавал хүрчээч санаа намардаг. Гэхдээ тэрэнд хүрэхийн тулд хизээч буруугаар явдаггүй. Яг дандаа зөвөр тий үннээр явдаг. Одоо 10 жил тахтаа ингээд дандаа л айлал ийм одоо юу гэдгийг гадуур хаагддаг. Одоо магадгүй шовдрлагддаг тийм ээ. Нэг ийм одоо нэг тийм хүүхдүүд эдэг штэ. Тэднэрд илүү их ээлтэй байдаг тий. Тэдний одоо юу гэдгийг тэдний төлөө тэдний хань болох гэж тэднийг илүү сайжруулахын төлөө байдаг нь бүр үнэхээр гайхамшигтай. Ягаад ч тэр талаар надтай амар төстэй. Би бас нэг ерөн л нэг юм 10 жил тахтаа ингээл айл хүмүүст нийлээл дээрлэгдэх хүүхдийг авиг их те та нарт тэгж болохгүй гэж хамтдаа ингээл тэрнтэй хамт хөгжих гэж авиг их хичээдэг байсан юм шиг. Тэр өнөөдийн сан одоо ботхоор зэрэг яг айгүй тийм дээ. Илүү их сайхан сэтгэлтэй л хүү юм байна да. Ерөн сайхан сэтгэлтэй байж ч тийм үстэй. Тий. Сайхан сэтгэлтэй байж одоо ямар нэгэн асуудал бэрхшээлтэй байгаа хүмүүсийг ойлгож тэдэнд туслахыг хичээж ингэж чинь маш их хүнлэг чанар байхгүй юу? Тэр нь үнэхээр гайхамшигтай. Тэгээд сурлагаараа маш гайхалтай мундаг охин байсан байгаа нь тий. Ангийнхаа хүүхдүүдэд бүр хичээл тусгаа заадаг. Тэгээд тэр нь ахиц гардаг. Ягаад ч юм энэ талаар ярьжсэн чинь нөгөө хөдөө юугаар баригадаар явдсан шүү дээ сараагч. Нөгөө хөдөө аж ахуйн сургуульд ороод тэгээд тэгсэн чинь нөгөө юунууд нь ингээд нөгөө одоо дандаа хөдөөний оюутнууд байгаа. Тэгээд нөгөө ганц хотын оюутан
Тэгэд энэ одоо ер нь цагаан гартай нар салхи үзээгүй нандин цагаан амт энэ одоо чадах болов өстой. Нусаа хазар дээрээ наанда гэсэн чинь харин ч бүр үзүүлээд өгдөг. Дээрээс нь нөгөө амтгүй хоол хийдэг те. Тэр юуэд агаачаад нэг өдөр өстой нэр очиж битаасаа өнөшиглээд өстой. Ингэж юу амаргаа ингэж нөө. Бас байж юм тий. Тэр мөрөд тэр нараатай жоохон адилхан нөө. Би юмсэн бол яг нэрэ тэгих бахт өөш юу вэ өстой хамгийн юм зад хөшиглээд. Тэр нь бүр амар хөвгөлтэй санагдаад байдаг. Тэр сарайгчийн ингээд одоо бүхэл бүтэн энэ одоо зузаан номд сарайгчийн бүх амьдралыг тодорхой хэмжээгээр ингээд гаргаж өгнө гэдэг бол бүхэл бүтэн маш том юм ертөнцөөр аялж байгаа байхгүй юу. Тэгээд энэ хүн айгүй хөөрхөн угаасаа нэг юм тэнгэрлэг авиасыг дагаад бас нэг юм сайхан хувь заяа тэртээ тэргүүл тэр хүнд одоо бурхан ч байдаг юм юу ч байдаг ямар нэгэн хүчин зүйлээс өгөгдсөн тэр гоё авиасыг нэг юм дивсээд тэр гоё авиасыг тодруулах нэг юм үйл явц дандаа тэр хүнийг дагж идэм юм л гэж би ойлгосон. Тэгэнгүүтээ одоо юу гэдэг дөнгөж 10 жилдээ хаасаа ахуулаад айгүй гоё нэг яг өөрийнх нь дуулах дуртай тэр нэг юунд нь тааруулаад нэг юм гоё юм санамсаргүй азтай гинтийн явдлууд айгүй гоё гарч ирдэг ивэдэг ч юм уу хэдийгээр ээж аав нь тэр хэсгийг сайн ойлгохгүй яах юм димидэ гэжсэн ч гэсэн хүний мөн чанарт л өгч байгаа тэр имийг эцэст хинч зогсоож чаддгүй юм байна гэдгийг л энэ номонд айгүй гоё харуулж өгсөн байт юм лээ. Тэгээд ээж аав нь бол бас айгүй эсэргүүцсэн байдэн шүү дээ. Одоо ер нь би бас нэг юм бодож байна. Яагаад монголчууд ер нь зүгээр за монголчууд төдийгүй ер нь одоо дэлхийд дахинд одоо нэг дуучин урлагийн хүмүүсийг нэг юм хөнгөмсөг хуймгаа нэг юм хөнгөн хийсвэр гэж боддtiin болоо гэж би их бодчихлаа. Кинон дээр ч гэсэндээ чи нэг дуучин хүүхэн болсон хоо өстө нэр хөнгөн шингэн дуучин хүүхнэр яадаг урлагийн хүүхнэр яадаг бүжигчнэр яадаг гэдэг ийм одоо үзлүүч гэсэн кинон дээр айгүй их гардаг. Гэтэл яагаад энэ хүний мөн чанарт нь одоо ийм гоё их авиас байна. Тэр хүн одоо авиасаа дагаад одоо энэ авиас хүсэл мөрөөдөлтөд хүрч байгаа явдлыг яагаад хөнгөн хийсвэрээр ойлгох юм бол доо гэж аяг их бодлоо. Магадгүй урлагийн хүний одоо би урлагийн хүн биш. Гэхдээ миний зүгээр бодож байгаагаар яг энэ асуултанд миний одоо өөрийн өнцгөөс бодож хариулъя гэл одоо урлагийн хүн их цаг наргүй цаг нэг тодорхой бус байдаг магадгүй тоглолт боллоо гэхэд хэдэн өдрөөр бэлдэх шаардлагатай байдаг. Аялан тоглолт боллоо гэхэд одоо маш их эрсдэл үүрч энд аялах болдог. Инхээр нөгөө гэр бүлийн байдал айгүй их төсвөр төвчээртэй ойлгох ухаантай байж ич урлагийн хүний бас ар гэр болж чадах юм болов. Зөв. Яг зөв урлагийн хүн байх, ер нь төрийн хүн байх хоёрыг тийм ээ хагас амьдралаар амьдардаг гэж угаасаа үздэм билээ л дээ. Яагаад гэвэл яг өөрийнхөө тал хэсгийг буюу ихэнх хувийн амьдралаа ялангуяа шууд игнордод өөрийгөө бусдын төлөө зориулж уран бүтээлийн төлөө ч юм уу эсвэл өөр одоо арт нийтийн төлөө ч юм уу тэр талаараа бол үнэхээр хүн ойлгоход бас хэцүү. Дээрээс нь яг ийм одоо юу гэдгийг төгс гэр бүл ингээд бүр гэрийн сайн эзэгтэй сайн эхнэр байхын тулд ямар их цаг зарцуулагддаг вүлээ тийм биз дээ. Гэтэл тэр хүний бас нэг ийм уран бүтээлийн зорилго байна, мөрөөдөл байна, нэг хүрх цэг байна. Тэрэнд хүртэл хүн өөрийгөө яаж золиослдгийг. Яг энэ зүйлүүдээс болоод бас тэгж боддог байж магадгүй. Гэхдээ би бол хувьдаа сарайгч бол үнэхээр айгүй сайн эхнэр байх гэж тийм ээ одоо хүний одоо хайртай үнэнч дэмжигч хань байх гэж үнэхээр айгүй хичээсэн байт юм лээ. Гэтэ тэр нь маш ер нь залуу байхаас харьцангуй залуу байхаас илүү их тэр зүйлд бас айгүй хичээгээд тийм нэг юм үнэхээр өөрийн хичээл зүтгэлээр болдгоо юм гэж бас нэг байна тийм. Тэр нь бол ялангуяа одоо нэг юм хамтын амьдрал ч гэх юм уу те. Эндээс би бас нэг юм ойлгосон сарайгчийг ойлгохын хажуугаар өөрийгөө амар ойлгосон. Нэг юм надад нэг сонин бас юу юм үзэл сүүлийн үед айгүй хүчтэй болоод би тэрийг ингээд өөрийгөө баг би магадгүй ингээд сэтгэл зүйн хувьд жоох асуудалтай болоод байгаа юм уу гэж би өөрөө бүр заримдаа гайхдаг байхгүй. Ягаад хитрхи их ингэж бодоод байна. Ягаад би бүх юмыг би өөрөө ганцаараа хийж чадна. Тэртээ дэргөө би ийм байх ёстой юм байна. Угаасаа миний ийм байх замд одоо төшиг болоод явах хүн байхгүй мэн гэж миний энэ бодол ягаад хүчтэй болоод байгаа ингэ бодсон чи яг сарайгчийн номыг уншаад амар ойлгосон. Ягаад гэвэл би тэр их юм одоо юу гэдгийг тэр их одоо итгэл найдвар юмыг асар богинохон хугацаанд бүр дуустал шавхаж хаяад
Тэгээд хитрхи их хүннээс ингээ хүлээгээд хайрлах гэж, ойлгох гэж, уучлах гэж бүр ингээд маш их энерги зарцуулаад тэгээд тэр нь бараг дуусж байгаа юм шиг тийм байдал руу оронгуудаа ерөөсөө миний амьдрал хинээс ч хамааралтай биш юм байна. Сарай хчийг ойлгож байгаа. Тэгээд хамгийн гол нь сарай хчийг ойлгохын өөрийгөө ойлгож байгаа байхгүй. Яг гэвэл нэг юм сонин өөрөө ч бас заримдаа хүн өөрийгөө ч ойлгохоо болчихдээ шүү дээ. Яагаад энэ үзэл бодол айгүй хүчтэй болоод яагаад энэ нөхцөл байдалтай би бүр амар уусаад байна гэдгийг бүр заримдаа бүр гайхаад магадгүй надад жоохон сэтгэл зүйн тусалцаа хэрэгтэй ч байгаа юм болов гэж боддог. Эсвэл би эрэгтэй хүний талаар маш буруу ойлголттой яваад энэ нүүч гэдэг юм уу. Ийм зүйлүүд айгүй их боддог гэсэн. Тэгээд сарайчийн номыг уншингуудаа би өөрийгөө амар сайн ойлгоод амар тайвширсан бүр маш гоё тайвширсан. Тэгээд аргагүй юм байна. Би ч угаасаа яг сарайчиг ингээд те өөрийгөө хүний төлөө айгүй их зориулаад маш их цаг хугацаанд тэр хүнийг хайрлах гэж, ойлгох гэж, уучлах гэж тийм ээ бүгдийг ингээд те сайн сайхан болох гэж өөрөөсөө нөгөө байхаас байхгүй хүртэл маш их хүч, энерги, цаг хугацааг зориулсан юм байна. Тэгээд тэрэндээ одоо би ингээд гэт ингээ хоошоо суучаад байна. Тэгэх нь ямар байдаг вэ гэдгийг би өөрөө амьдралаараа бас туршаад мэдсэн учраас дахиж тийм юм хийх нь зөв алхам юм уу гэдэг асуудлыг өөрөөсөө айгүй их тавьдаг байхгүй. Тэгэхээр зэрэг яг энэ номыг ялангуяа магадгүй ингээд одоо сингл байгаа ээж нар ч юм уу аав нар ч юм айгүй уншаасаа гэж би бодож байгаа. Эндээс өөртөө магадгүй өөрсдийнхээ амьдралд юу туулаад байгаа, ямар үзэл бодолтой болоод байгаа, өөрийгөө хэрхэн өөрчлөгдөд байгаа, тэр нь буруу юу, зөв үү те тэрийг бас жоохон өөрөө өөртөө ярилцах маш том одоо хөшөөрөг болох юм болов уу гэж би ойлгосон. Тэгээ сарайгч харьцангуй одоо бага залуу наснаасаа те одоо тэр ган уягтай уулздаг хэсэг байна. Ээж хоёртойгоо анх нөгөө айгуу гоё ресторанд ороод хоол иддэг штэ. 16 настай те. Тэгэл айгуу өрхөн нөгөө тухайн үедээ од ган уяг ахыг хараад ямар гоё ямар цэмцгэр юм бэ те ингээл хотох сэрэгээ барайл ингээл хоол идчихээс бүр яг нүдэн төсөөл хийж байгаа юм чи тэр ч одоо ингээд айгүй элит гэр бүлээс гаралтай те элит гэр бүлийн ингээд айлын ганц хөө тэгэл од ээж нь ч од аав нь ч од тэгэл ингээл тэр од гэр бүлээс гаралтай од залуу те ингээл одоо тухайн үеийн бүх хүүхнүүдийн шүтэн байгаа те ингээл ерөөсөө хүмүүсийн үлгэрлэн дуурайхыг хүсдэг те ядч нэг харчих юмсан гэж хүсдэг тийм цаг үеийн од гэдэг ч одоо бас л их үн цэнтэй зүйл байгаа шүү дээ. Тийм хүнийг харангуутаа тэр мэдэрж байгаа мэдрэмж нь те бодож байгаа бодол энэ тэр амар хөөрхөн яг л нэр нэг юм жоохон бахта нэг хүн харал хөөх юм байт юм гэл бүх юм ингээл ширхэгчлээд бид нар харддаг штэ ингээл алхаж гიშгэж байгаа те ингээл бараг л маха яа зүсэж байгаа. Тэр хэсгүүд нь үнэхээр сонирхолтой санагддаг те санагдсан. Тэгээ энийг бас хүмүүс бас хүүхдүүдтэй ялангуяа насанд хүрсэн байгаа тий одоо юу гэдэг нэг ялангуяа нэг 20-с 25 орчим насны эмэгтэйчүүдээс уншаасаа гэж яг хүсэж байна. Ягаад гэвэл энэ номноос маш олон амьдралын бас хэрвээ ийм зүйл тохиолдвол яах вэ гэдэг ийм сурамжуудыг бас авах болов гэж би бодсон. Найзтайгаа дуулаад тэгээд бас хөөрхөн хамтлагууд нэлээд олон хамтлагийн гоцлол дуунд дурлаад тэг ингээд хөөрхөн яваалгаа тий цалин байлаа асуухгүй тий нэг хөөрхөн тэр цалин асуухгүй гэсэн амар хөөрхөн яг юм хүн чинь юмдаа дуртай байхаараа тий тэндээс олох орлогоос илүү тий нөө мөн чанарт нь дурлсан хүн гэдэг чинь тэр олох нь байг би хамгийн гол нь энийгээ хийгээд эндээсээ би ад жаргалтай миний мөрөөдөл те зориг биелжил level гэсэн юу те хамгийн анх нэг 600 төгрөгийн цалин авдсан шүү дээ. Ваа бүр 600 төгрөг те 600 төгрөгийн. Тэр 600 төгрөгийнхаа цалингаар гэр дүүрэн тор дүүрэн юм аваад гэртээ ирдэг хэсэг нэрэл яг эмэгтэйчүүд ялангуяа Монгол эмэгтэйчүүдийг гэхдээ ерөнхийдөө зөвхөн Монгол эмэгтэйчүүдээс бүх дэлхийн эмэгтэйчүүд тийм байхaltaй анх олсон цалингаараа гэр бүлээ те ээж аваа ихч дүүнараа баярлуулахыг хүсдэг. Яг тэр дүр төрх бол нэг тийм сэтгэлд ойр тий их гоё. Хөө би тэ цалинтай юм уу яах юм бэ гэдэг айгүй хөөрхөн бас нэг хөөрхөн нэрлэхүү тий. Тэгээ яг л тэр ажилд үнэхээр дуртай учраас тэр ажлыг хийж байгаадаа л тэр ажлыг хийх болсон тэр одоо амжилтандаа л амар тийм
одоо цаддаг те хамдаг тэрүүгээр одоо амьдралаа гоё чимэглэж чаддаг. Тийм л хүн юм байл. Тэг хөөрхөн хамтлагуудад ордог. Тэг дээрэс нь тэр үеийн бас нөгөө хүн чанар айгүй гоё чин стилээс хүний авиас бэлгийг таньж тэрийг нь дэмжиж өгдөг. Тэр гой одоо ховоо эрдэнэ инх хоёр ах энэ төр байна. Олон гой одоо нөгөө инээнсгэл хамтлагийн те мөнгө харандаа хамтлагийн гой ахлагч нар ингээ гарч ирдэг. Тэр хэсгүүдээс нэрэл гэтээ би яг тэр хэсгийг юу гэж бодож байгаа гэхээр зэрэг угаасаа хүнд өгөгдсөн байгаа би түрүү ярьжсэн те нэг тэнгэрлэг авиас байгаа шүү дээ. Тэр авиас бэлгийг хэрэгжүүлэхийн тулд хорвоо ертөнц зөөрөө хүнийг яг тэр жимрөө ингээ хөтөлж лээд юм байна л. Тэгээд дээр нь бас их нөгөө сэтгэлийн үр сайтай тий. Них гоё тийм. Одоо ингээд өрсөлдөж байгаа дуучтай хүртэл зам одоо яг урлагийн ертөнцид бол маш их зам харгуй жимиг тавьж өгсөн байгаа байхгүй юу дуучин сарайгч маань яг Монголын урлагийн ертөнцид. Тийм. Үнэхээр них гоё тийм түшигтэй нэг юм ягаад ч юм ингээл нэг юм хажууханд нь байхад нэг гоё сэтгэлийн амар амгалангууд мэдэрдэг сарайгчтай байхад хэдхэн хоног байж үтсэн штэ. Тэгэл ер ингээд яаж би чинь тэгэхэд чинь хүүхдтэй ч болоогүй байсан. Бүр ингээд жоохон л байгаа штэ. Тэгээ тийм байж ингээл нэг юм сарайгч яаж ингэж гоё юм бол хажууд нь 3 4 хоног хамт байхад ингээл машиндаа ингээ хөгчмөө ингээл өөрийнхөө дууг тавьчихна. Тэгэл ингээл амар гоё ингээл замаар явж дуулаад гоё өөрийнхөө дуунуудыг дуулаад бэлтгэлээ гэдэг жаахгүй. Өө за эндээс энэ зам хүртэл жоохон бэлтгэлээ гэж явчих. Гэл дуугаа дуулаад янгот нөө ямар гоё юм бэ нэрээ ингэт юм биш. Би тэр үед тийм ч мэдэхгүй байсан. За амар ингэ тэр үчээс нэг дуучин муучин болцсон байсан шүү дээ. Тэгээд хүнээс бас нэг юм хажууд нь дөнгөж байх төдийд л айгүй гоё юм сурж идэг хүн гэдэг чинь маш гайхамшигтай байхгүй. Тэг би сарайгчтай дууга ингээд бас бэлтжиж болох юм байна. Энэ ингээд те за эндээс тэнх хүртэх хооронд л те гоё өөртөө ашигтайгаар юмаа бэлдээд те юмаа сураад юмаа хөгжүүлж явах боломжтой юм байна гэж би сарайгчаас сурч ирсэн. Тэгээд өшөө бүр хамт байвал үнэхээр гайхамшигтай олон зүйл сурах бахтаа гэж бодож ирсэн чинь яг энэ номон дээр тэр гайхамшигтай амттай хоол тэр нэрсний чанамал тий саяны нөгөө өнөрөж байгаа чи бүр очиж юм бар. Тэг би бүр өөртөө нилээд чансч уус амаа халтар нөгөө нэг ам будаг болчдаг штэ тий. Тэгэл тоохгүй угаал энийг уншаалсан чи бүр амттай санагдсан. Айгуу гоё тийм жимсний чанамал тэр нэг гэр бүлээс үүдэлтэй нэг гоё соёл байгаа штэ тий. Хоолны соёл хамттай хооллох тий. Гэр бүлийн одоо гоё соёлууд эндээс маш их харагдана. Тэгээд мэдгүй сарайгчийн ертөнцөөр аялах үнээр гайхамшигтай. Тэгээ эн чинь ингээд зогсохгүй дараа нь дахиад зөндөө олон амьдралын ээдрээтэй адармаатай юмнууд өрнөн те. За хоёлаа тэгвэл өрнөлүүд рүү орох уу? Ерөөсөө шууд нөө сэтгэл хөдлөлөөр хоёлаа гоё хэсэг рүү нисчээд тэгээд гав ихтэй очирдаг штэ. Хоёлаа гав ихтэй очирдаг. 16 настай жаахан сараа. За өөрөөс нэлийн олон ах ган хоёгийг одоо дуучин ган хоёгийг хараад одоо цогцлмоогүй хүү те ганц хүү гэж байгаа. Тэгээд хараад л ерөөсөө тэр сэтгэлийг мартаагүй байх гэдэг чинь тэр хүн угаасаа л маш тод одоо санаж байна гэдэг чинь өөрөө анх бас ямар нэгэн байдлаар харцаараа ямар нэгэн мэдрэмжийг авсан байгаа юм л да. Тэр үед ихтэй сараа бол дуучин сарайгч маань бол аль Евжений нөгөө дуулах аян замдаа эхэлсэн явж байгаа тий. За тэгээд нэг л өдөр инээмсэглэл хамтлагаар дамжаад одоо анхныхаа нөхөртөө анхныхаа одоо амьдралыг эхлүүлэх хүнтэйгээ танилцдаг тийм. Тэр хэсэг нь гоё те. Нэг юм санаандгүй ёстой бүр нэг бид нар чинь ингээл кино үзэл нэг юм сонин гинтийн маш гоё сонин учрал болохоор ямар гоё юм бэ гэлдэгдэн штэ. Яг тэр хэсэг яг тийм те. Тэгээ учирч байгаа мó гэл амар гоё ингээл баярлал хүлээл тэнгууд нэг юм одоо жишээлбэл Холливуудын оддын амьдрал гэдэг штэ ингээл наана айгуу гоё харагддаг. Тэнгүүтээ жинхэнэ цаад одоо хөшөөний цаана амьдрал бол ингээл маш их ээдрээтэй, маш их хүлээлттэй те. Магадгүй маш их гомдолтой ч гэдэг юм уу. Тим амьдралууд бас нөө хизэж эхлэн гэж бас мэдгүй л байгаа шүү дээ. Тэр үед эхлэл бол амар гоё хамтдаа дуулаад тэгээл өстө хүмүүс шүтэгдээл
тэр дууных нь гоё сайхан тэр гоё аялал нюанс хамтдаа тэр одоо хосолж байгаа тэр гоё атмосфер энэ төр нь маш олон хүмүүсийг байлдан дагуулаад тэг юм гэдэг нөө эхлэл нь ингээд айгу гоё хахаар ингээд тэр эхлэлийн одоо энерги гэх юм уу тэрүүгээрээ хүн бас ингээд гоё дурсамжаар ингээд юмыг ингээд айгу их аваа явд юм байна л да хэсэг зур тий тэр сэтгэлээр айгүй их ингээд хайрлал маш хүчтэй сэтгэл хөдлөл тий маш хүчтэй дуурлал тий маш хүчтэй таталцал тэгэл яг нөгөө даанч харамсалтай нөгөө гавыг ах нь болохоор амар од байсан. Тэр чинь бас хүсдэг хүлээдэг маш олон эмэгтэйчүүд байгаа тий. Тэгэл ер нь яг тэр хүн бол аль үшээний амьдрал үтцсэн тий. Одоо нэг амьдралаас ингээд одоо хаацсан тийм үед нь сарайгч ингээд учирдаг. Гэтэ бүр ингээд дууссан байх үед нь байсан байдаг тийм. Гэвч тухайн үед хэвлэл мэдээлэлээр бас л өөрөөр бичижсэн байдаг. Тэр айгу муухай тийм. Ер нь ингээл заавал нэг хүнийг харлуулах хэрэгтэй юм шиг. Гэхдээ би тэрийг нэг юмыг айгуусаа ойлгосон. Тэр нь юу вэ гэхээр зэрэг бид нэр хүн ам цөөтэй улсын проблем гэдэг чинь эндээ байд юм байна. Ингээд ийм цөөхөн хідэн одоо алтартай хүмүүсээ ингэж тэднийхээ тухай ярьж, тэднийхээ тухай ховж ив те болгож, тэднийхээ тухай ингээд одоо юу гэдгийг зарим нэгэн зүйл нь хин нэгэн хүн ам алдах төдийл тэр ингээд нийгэм даяар тархдаг, тэрэнд итгэдэг те яг үнэндээ хүн тийм биш байсан ч гэсэн тэрэнд итгэдэг, тийм нүдээр хардаг энэ юуг аягүй сайн ойлгосон. Тэр үед чинь бол одоо жишээлбэл яг өнөө цагийнх шиг те олон одоо рок попын од байдаг юм уу олон төрлийн те одоо дуучин бүжигчин жүжигчин энэ цөөхөн байсан шүү дээ. Юм дөнгөж эхэлж исэн үед тэгэхэд л хөрхий тэгэл хүн ингээл яг үнэндээ те мөн чанартай бол зүгээр л нэг хүнд ингээд ямар ч одоо асуудалгүй болсон гэр бүлийн асуудалгүй болсон хүнтэй танилцаад магадгүй сарайгч хэрэг гавыг ах өмнөх их нэртэйгээ хамт амьдарч исэн болч юм уу. Эсвэл одоо их нэртэйг ямар нэгэн харилцаатай байх үед нь хэрвээ тэр хоёрын учрал болсон бол хизээч сарайгч тэр бүсийг давж явахгүй л ах гэсэн баг. Ягаад гэвэл тэр хүний гэр бүлийн хүмүүжлэн тийм шүү дээ. Сарайгч юм. Гэр бүлийнх нь ээж аавынх нь өгсөн тий зарчимч тэр хүмүүжлэл нь бол яг тэр хүний тэг бүтээсэн байгаа байхгүй. Тэг яг нөгөө үнэхээр ганц бие байсан болцсон байсан тэр үед нь учирч исэн болохоор эр хүний нэг юм юу гэдгийг мэдээч тэр чин амар гой хайрлж лээсэн байж таарна штэ тий. Тийм учраас тэрэнд нь үнэхээр татагдсан. Тэгэд яваандаа яг ингээл нөгөө гэртээ ирэхэ болдог хэд хоногоор алга болдог тий. Тэгэл амар сонин тий нэг тачигнуулахгүйгээд тийм дуу гаргахгүйгээд сарай ихчийг архины шил тушаагаад мөнгө олоод тэр олсон мөнгөөрөө гэртээ хоол аваа явдаг гэсэн гэж бодохгүй тий. Хинч тэгж бодохгүй үсттэй. Би яринэс гэдэг юу шил тушаах олоо явчих. Яг тэрнтэй ээжлэхэн бидний амьдралд ч гэсэн маш олон тий хүмүүсийн мэдгүй ингээд юу дээдрэхтэй зүйлсүүд байдаг. Гэтэл амар хөөрхөн ингээл тэр архины шилүүдийн нуугаал хооронд нь хавирлуулахгүй дуурахгүй шиг авч яваал очоод тушаагаал тушаасан мөнгөөрөө гэртээ тэгэл хүнс ахын хэрэглэл аваад очоод гэрээст үсээ шууж аваад амар гэрээ цэвэрлэл лаг гой гэрээ эцэгтэй байдаг гэж хинч төсөөлөхгүй те. Сайн. Тэгээд дээрээс нь ямар гайхалтай төвчээртэй эмхтэй вэ гэдгийг харсан. Тэр төвчээрийг би уншиж байхдаа яг ч та төвчээд идэв юм бэ болчооч энэ хүртлөө болчооч тэгээд бүр өөр тэгээ айгүйх ярьж исэн айгүй сайн хото болно штэ тэгэл төвчээл байгаа юм хото болчооч тэгээд бүр ингээл яг тэр ингээл нюанс ягаад чи ингээл болно штэ би ингээд яг өөрөө бас айгүйх төвчл байсан те мэдээж хинч мэдээж зөвхөн би ч биш зөвхөн сарайгч биш Монголын эмэгтэйчүүдийн маш том давуу тал болоод маш том сул тал бол хитрхи их төвчих. Энэ төвчээрийн хязгаарт хизээ хүрэх юм бэ? Төвчээрийн хязгаар гэдэг чинь бас нэг юм байгаа шүү дээ. Бүх зүйл хязгаартай. А гэхдээ тэр хязгаар дээр хизээ очих юм. Заримдаа Монгол эмэгтэйчүүд бүр дуусашгүй үргэлжлэх төвчээрийг гаргадаг. Энэ дуусашгүй үргэлжлэх төвчээр нь өөрсдийнх нь амьдрал, өөрсдийнх нь хүсэл мөрөөдөл, өөрсдийнх нь зорилго өөрсдийнх нь хүн болж ирсэн энэ хорвоо ертөнцийн дээр хүн болж ирсэн энэ амьдралынх нь утга учирыг алдагдтал нь үргэлжилдэг байхгүй. Тэгэхээр би яг энэ номыг ягаад эмэгтэйчүүд айгүй их уншаасаа гэж бод бүх юм хязгаартай. Бүх юмд цэг тавих өдөр гэж байдаг. Гэтэ тэр өдрийг та өөрөө сонгохгүй юм бол энэ өдөр дуусахгүй үргэлжлэн гэдгийг л айгүй сайн ойлгосоо л гэж би бодсон. Подкастын сонсогчдоо зориулаад хэлэхэд Нара маань ингээд Токиогийн Диснейээс ийм гоё сонирхолтой малгай болон
энэхүү дугаарыг чимэх юм хөөрхөн юмнууд ачирсан байна гэсэн. Би ч гэсэн чанд бүр амар хөөрхөн зогч юм заяа. На хоёр алыг нүдэж ин дээдэлдэг амар хаслаад байна. Түрүү ингээл эмгтээчүүдийн төсвөр төвчээр гэж ярьж исэн. Хамгийн өгчлөө эмгтээ хүний төсвөр төвчээр айгүй сони юм дээр дүм гэж дуусчихдаг. Бүр ингээд дүг гэд тесрэлт олчдаг тий. Тэг би тэрийг амар сайн ойлгосон. Амар их ус буслагчнаас болоод заяа. Нөгөө гав хичнээн олон өдөр алга болдог ингээл бүр ингээд маш ингээд бүр ингээд галзуур юмыг твчижсэн аа. Амар инээдтэй ус буслагчн дээр дүм гэд юм дээр дохиод өгч байгаа юм шиг лаа амтраж байгаа юм шиг ингэж юу н унтрангуудаа хүнчлээ аваад гараа яваад өгдөг. Тэгээд төсвөр төвчээрт ингээд цэг тавиад явчихдаг амар хөвгөлтэй. Би тэрийг бүр яагаад ч юм айгүй ойлгосон. Яагаад гэвэл ачаал бүлэхгүй тий. Тий яа. Зас тэгвэл юу ярьшилж штэ гэсэн айтай. Хамгийн инээдтэй тэрнээс өмнө маш олон тэг бүр ингээд гимээрээс өмнөдийг твчижсэн байж амар инээдтэй юм дээр дүг. Баяртай гэдэг. За баяртай гэж бодчихдаг өөрөө тэрнийх өөрхөн санагддаг. Тэр нөгөө өөрийнхөө анх барьж ирсэн хүнжлийг тэврээл гарчдаг. Нэг Samsung-ны асуудал байгаа юу тийм шүү дээ. Тэр Samsung-ийн чинь болохоор Азийн дуу хоолойд илүү Евро галач илүү айгүй том олон улсын тэмцээн дээр өөрөөсөө жинхэнэ нөгөө одоо Shine Like a Diamond гэдэг шиг байжгаад авсан шагналан штэ. Тэгэд үнэхээр яг өөрийнхөө чадлаар авсан тэр одоо шагналаа хүнчлээ авч гарч явсныхаа дараа нь гів энтхэн нөгөө хүн чинь өөрийнхөө хүч чадлаар авсан юм гэдэг чинь хайрлам те үн цэнийг бүр ингээд амар сайн мэддэгсэн. Зэлэг гэж угаалах юм шиг орчихж амар өөр тэгснэ ботч уцтаад тэгээ ингээ угаалах юм шиг авъя. Тэрийгээ санаад байна. Айгу хөөрхөн те. Би тэрийг амар сайн ойлгож байгаа байхгүй юу хүмүүс болоод тэгээд ингээл хайцсан бол тэрийг хайчин л үздэг гэж боддог. Гэтэ яг үүнд бол хүн өөрийнхөө хүч чадлаар те тэрийг одоо босгосон, бүтээсэн амьдралтай олж авсан зүйл гэдэг чинь айгүй тийм хайрлан байдаг байхгүй юу. Нийл тийм одоо би жишээлбэл ингээд айгүй их ажил хийж байгаа Японд ажил хийж байгаад анх авсан цагаа бүр ингээд одоо хэрэн тэр одоо 20-д худалч хүнд 10 хэдэн жил болж байна. Гэтэ би тэр одоо надад тарахгүй байгаа л та. Тарахгүй болсон. Гэхдээ тэрийг харах болгонд би тэрийг ингээд те миний амьдралд хүл тавиад цалин аваад анхны одоо авсан хамгийн үнэтэй зүйл минь гэж бодож хайрладаг байхгүй. Яг тэр одоо энергийг амар сайн мэдэрч амж тийм юм чин залгаж ярьж авах нь зөв штэ гэл амар ингэ зөв гэл ном уншиж байхдаа нэг ингээл өстой ёо одоо ингэ бас болоогүй юу гэж уншиж байгаа мөртлөө тэр өстой зөв тэрэндээ өстой зөв гэдэг инээдтэй. Тэгээд би яг тэр хэсэг дээр бас гайхчихсан. Ягаад гэвэл нөгөө нэг Сүйст оюутан байхдаа тэр нөгөө одоо тухайн үеийн нөхрөөсөө гавь болоод бүр сэтгэлээр унаад аягүй их дэмдрол аваад тэгээд нэг уудаг жоохон гонигтай хэсэг байдаг тий. Одоо үнэхээр бүр ингээд нэг цувын хийж тавьчаад миний үхэлд хинч буруугүй шүү гэж бичээд тэгээ уугаад ундах тэр үед тэр дүүн бас нөгөө маш ойрхон өссөн хичээгээ гэдэг тэр дүүн 8-аас ирсэн хичээ би одоо танд ингээд өрөө төлөх гэсэн юм аа гэсэн чинь яах юм бэ дараа бол гэд. Тэг ингээд нөгөө ухаан санаа нөгөө дэмдрол ууц учраас одоо нойрсуулах юм их тунгаар хэрэглүүл амь насанд хортой. Тэгэхээр яг тийм хэрэгэлсэн учраас ухаан санаа нь орж гараад идэг. Гэхдээ дүүн зүрсөөр байгаад очиод одоо ихчигээ авраад амь насын бас авардаг байгаа. Би тэр үед салчхол одоо ингэ явж байгаа мэн гэж ойлгосон чинь тэр үед бас л явдаггүй те. Ир хүн дурлаад тэр хайр дурлал нь бүтлгүүтэхтэй хитрхи их итгэл найдвараа алдах энэ бүхнээс олж хүчээ багаар алдсаар хагаад тэрнээс гарах арга замаа хайж байгаа нь ингэж буруу юм руу орж тэндээсээ хүн сэтгэл амарлангуй байдлыг тайтгарлыг олж агаад тэрэндээ автаад амьдрал нь байхгүй ч тэгээд тэр их авиас байхгүй болж байгаа байхгүй. Тэр би тэрийг бүр амар ойлгосон. Яагаад энэ хүн өнөөдөр те өхмээр санагдав. Тэгсэн мөртлөө тийм юм болж исэн мөртлөө дахиад хайрладаг, дахиад уучладаг, дахиад найддаг те. Яг энэ ингэж явсаар яжгаад нэг л өдөр цэг тавих хэрэгтэй. Гэтэ цэг тавиагүй эмэгтэйчүүд байгаа. Цэг тавиагүй өнөөдрийн хүртэл зовсоор л байгаа, тийм ээ. Амьдралаа байхгүй болгож байгаа өөрийнхөө хүсэл мөрөөдлөөс цуцж байгаа, тий. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг гээж байгаа тийм маш олон эмэгтэйчүүд байгаа энэ амьдрал дээр. Тэр зэрэг тийм хүмүүс бол зүгээр л цэг тавих хэрэгтэй. Сараагчийн номыг уншаад юу гэж альсан гэр бусдыг ойлгоход хичээхэ болий. Эхлээд өөрийгөө ойлгоё. Өөрийгөө маш сайн ойлгоё.
тэрний дараа бусдыг аяанда ойлгочих юм байна гэж л бодсон нэ. Одоо бол бид нэр бас нэг үеийг бодоход тэ өөрсдийнхөө санаа оноог сошиал сувгаараа илэрхийлэх ч юм уу. За тэгээд шар хэвлэл гэдэг ойлголт бас өөр болчихсон тийм. Тэр үед бол хүмүүс ирүүлэг за одоо нөгөө шар сонингууд яаж одоо эсрэг юм бичижсэн тийм. За тансаг сараа одоо тэр удаа дүүгээ алдаад маш хүнд хэцүү үеийг туулж яхад хүртэл намайг одоо тэгж одоо байна сарнаата байна тусанд ордог гэж бичижсэн. Ингээд энэ дээр болохоор нөгөө сонингуудын айгүйх нийтлүүд байсан тийм. За ингээд сараагч маань ерөнхийдөө бол ингээд анхныхаа амьдралд цэг тавьсны дараа маш энгийн зүйлээс болж цэг тавьсны дараа нас эхлээд бол эрэгтэй хүмүүст өөрийгөө нөгөө хамгаалах сэтгэл зүйн тэр нөгөө баг нь үсээд эрэгтэй хүмүүстэй бол зүгээр л харилцаа л өнгөрдөг дуусвал дуусаа тэрийг гэхдээ энэ ном дээр шууд илэрхийлсэн байна. Би бол энийг бол нэг ач холбогдолтой зүйл гэж бодохгүй гэж шууд илэрхийлсэн байгаа тийм. Гэтэл нэг өдөр нэг нар шиг шар залуу амьдралын тэр чигт нь өөрчилсөн тухай гарч ирдэг тий. Тэр сараагчийг одоо маш их өндөр хүлээлт, өндөр их хайр, өндөр их уучлалын дараа эрчүүдэд бол зүгээр л нэг ингээл тий харьцаал зүгээр л нэг юм байх гэдэг яг тэр юуг бол би бүр амар ойлгож байгаа. Одоо би яг тийм байгаа. Зүгээр л үгүй тэгэл танилцдаг, учирдаг. Үгүй тэгэл энээс илүү цаашаа явах хэрэггүй. Яагаад гэвэл цаашаа явбал нэг сайн юмд хүрэхгүй гэдгийг бүр ингээд ойлгоцсон те бүр ингээд тэрийг төрүүлээд ингээд юу хацсан. Магадгүй энүүгээрээ боломж алдчихж магадгүй. Гэхдээ магадгүй байж болох бас дахиад эрсдлээс өөрийгөө хамгаалж ч магадгүй юм. Тэрийг аягуулсаа ойлгоод. Тэгэд ингээд нэг юм хүний ингээд юу тийм тэр ингээд магадгүй ингээд айл имэйлттэй те эсвэл юу тийм хитрхийх болгоомжилсан энэ харилцааг хин нэг л өвдөж орж ирдэ штэ. Яг тэр нь ингээл бүр ингээл гэгээ татуулаад бол туйг орч ирдэг те. Амар гой сэтгэлд нь ингээл маш гой хайрлал те. Тэгэл үнэн cool guy те. Вау гэл. Гэтэ бас л хүний амьдрал энэ бол одоо нэг уран зохиолын ном биш. Мөн одоо хин нэгний одоо бидний мэдхгүй гадаад одоо түрүүн чиний хэлдгээр одоо алс хоолын хин нэгний амьдрал биш. Яг бидний хажууд байгаа учраас энэ дэр үннээ бичсэн байдаг. Юу вэ гэхээр хоёр дахь одоо орж ирсэн хайр дурлал нь яг үнэндээ бол би гэр бүлтэй, би хүүхэдтэй гэж хэлээгүй байдаг. Гэтэл энэ одоо нөгөө мэдгүйгээр үргэлжилсээр хагаад хүүтэй болдог. Нэг юм гоё юм байна. Үнэхээр болохгүй бол тэрийг заавал болох гэдэг албагүй тий. Ямаар байгаа бол яв. Авмаар байгаа бол ав. Надаас авч болж байгаа бол ав. Би өгч чадж байгаа бол үгүй гэдэг энэ сэтгэл нь үнэхээр гайхамшигтай. Тэг яг хуу би сараагчийг бодож үнэхээр бас нэг энэ нэг ертөнцтэй энэ хүнд гайхамшигтай тэнгэрлэг авьяас өгснөөхөө хэрээр энэ хүнийг нэг ийм л эдрээтэй амьдралыг нэг туулуулах л ёстой л байсан юм шиг байна. Гэхдээ хамгийн гайхамшигтай нь ийм амьдралыг туулах хэрээртэй мөн чанараа алдахгүй ингээл гоё яг л тэр нөгөө хүүхэд насанд байсан сараа 10 жилд байсан сараа тий одоо алдарт хүрсэн сараа амьдрал туулж байгаа сараа энэ бүгд нь яг хിവэрэ нэг юм хүн эр хүнээр бол энэ ноён нуруу гэж ярьдаг штэ тэр ноён нуур нь яг хിവэрэ байгаа л амар гайхамшигтай санагдаад. Тэгээд маш олон хүмүүс тусалдаг дуучин тухайн үед одоо тий найз нөхөр бас явж исэн нэг хайртай дуучин найз Сэлэнгийнхаа хасан ажил явдалт нь хүртэл тэгээ тоглолтоос маань хідэн төгрөг гарсан тэрийг бүгдийг зориул гээл үнэхээр юм бас бусдад зориулж чаддаг. За гайхалтай пентатоник наадмыг бас үндэслэгч те өөрөө мөнгө одоо санхүү цаг заваа зарцуулаад тэрийг зохион байгуулад тэгээ хүмүүсийг урьд залаад пентатоник гэдэг одоо өөрөөр хэлбэл Монголын рок попыг бас шин төвшөнд гаргасан гайхалтай бүсгүй. Тэгээ энэ номнууд дээр бас Монголын олон рок попын одод сарааг дуучин Саран Туягчийн тухай гой одоо нөгөө дүгнэлтүүд зориулж бичсэн байлээ. Өөрөө
бас сарайгчийн гоё амьдралдаа мөрддөг, амьдралдаа бас баримталдаг, зарчимч гоё үгнүүд тий. Айгүй гоё нэрэл тиймд одоо жишээлбэл тий эд баялагын шуналаас илүү тий одоо уран бүтээлийн шунал, эд баялагын шунал амьдралыг зовоодог бол тий там болгодог бол уран бүтээлийн шунал амьдралыг жаргаадаг гэл тий. Найз одоо энэ хүн номны бичигч одоо зохиолч юмууч бичиж байгаа дунд нь те намааг ингээд төрөх болгонд найз маань гүгээд л ирдэг. Харин би чи юу илээ гэд нэг амар халуун сэтгэлтэй те. Тэр ийм халуун сэтгэл нь би өөрийгөө айгүй тэгж бодохгүй, би өөрийгөө айгүй туусч тэгэл ингээл юу гэдгийг хэн нэгэн хэрэгтэй үед нь би үнэхээр тэнд нь байдаг. Ер нь ингээд байдаг л да. Гэхдээ би үнэхээр заримдаа чадахгүй ч юм уу заа гэд өнгөрдөг үе байдаггүй. Тэнгүүд зүгээр л яг юм мөн чанараараа тий хин нэг дараа хэрэг болно ашигтай байна гэж юусоо бодохгүй зүгээр л аль л өөрийнхөө тий тусламж хэрэгтэй ч гэж бодохгүй байгаа тэр үед өөрөө гарч ирж тусалж идэг үнэхээр халуун сэтгэлтэй юм билээ. Тэг гоё. Бүр ингээд тэгж яагаад сарайгчтай уулзаа би сарайгчээс энэ номыг авчиж сарайгчтай уулзааг байгаа ном уншсан сэтгэлээ сарайгчд шилээгүй мөртлөө ингээд өнөөдөр подкастт орсон сарайгч энэ номыг аваад намайг өөрийнх нь номны талаар подкастт орж байгаа ч гэж бодоагүй бах. Surprise барина. Тий surprise барина. Тэрнээс наад би сарайгчд хэлэхгүй подкаста гарсныхан дараа сарайгчд гоё. Би яагаад ч юм сарайгчийн номыг уншсан чи сарайгчд айгүй гоё бэлэг өгмөр санагдал бүр ингээд нэх гоё ингээд зүгээр л тэр бэлэг нь зүгээр миний нэг энэ таны номыг уншаад таны амьдралаар таны ертөнцөөр аялаад би нэг өөрийгөө маш сайн ойлголоо гэдэг нэг юм амьдралд их талархалтай гэсэн тийм одоо мэдрэмжийг юу яагаад одоо фүкүмэтэ гэх юм юу ингээд бэлэг болгоод өгмөр санагдаад байгаа. Тэгээ сарайгч энэ номыг уншаад юуг ойлгосон гэхээр ерөөсөө л эмэгтэй хүн гэдэг чинь өөрөө заавал эмэгтэй эрэгтэй байхаас үл хамаар хүн гэдэг өөрийн гэсэн ертөнцтэй төрдөг. Өөрийн гэсэн хүсэл эрмэлзэлтэй төрдөг. Тэрэндээ хүрэхийн төлөө өөртөө л эзэн байж, өөрөө л тэрний төлөө зүтгэж, өөрөө л тэрнийхээ одоо эзэн болдог. Ялангуяа эмэгтэйчүүдэд маш их хүч өгөх ном, өөрийнхөө хүчийг итгэж, өөрийнхөө аяас бэлгэнд итгэж, өөрийнхөө мөрөөл төрхийн төлөө зориоч, тий? Альва юмд цэг тавиач, өөртөө л итэг гэдгийг айгүй хүчтэй болгож өгсөн. Өнөөдөр Зул Сарын баяр тэг хөөрхөн бунжаада олон найз нөхөд болон олон номын одоо цуглуулга болон аялал хийгээрэй хэмээн одоо шинэ жилийн номтой бохцыг бэлгэнд өгч байна. Ямар гоё юм бэ? Маш их баярлалаа. Альфа Story хамтаанаас амар үнэрлэх дуртай ямар монор. Бэлгийн цэцтэй аяа гоё инээр гэдэг. Би просто номонд айггүй дуртай. Вау! Ямар бунжаasta үнэ орой бунжааста гангарах нэ Зул Сарын баяраар ямар гоё би хоёр намаар аялна да. Oh my goodness. Команы ном биш үү? Ямар хөөрхөн юм бэ? Одоо яг хэрэгтэй юм аа. Яг вау, сте маш их баярлаа. Бунжаат хоёр бүр энэ номыг бүр амтархан уншнаа. Гэт сарайгчийнхаа ачаар тийм ээ. Та бүгдийнхаа бас ийм гоё санаачилсан. Энэ подкаст үнэхээр тий бас подкастууд чи ер нь бас одоо нөгөө дандаа сонсох хэлбэрээр идэг бол танах гоё видео хэлбэрээр хийгээд тийм хүмүүст айгүй гоё олныг маш олон зүйлүүдийг бодогдуулах бах. Ер нь альва зүйлийг уншиж, мэдэж, үзэж харж байхдаа хүн заавал тэндээс ямар нэгэн байдлаар тий суралцах, амьдралдаа хэрэгжүүлэх сайн сайхныг олж л байх хэрэгтэй гэж би өвдө боддог. Тэгээд танай энэ гоё подкастаас маш олон зүйлийг хүмүүс бодох бах, ухаарах бах, хэрэгжүүлэх бах, амьдралдаа сайн сайхныг авчрах бах. Тэгээд өнөөдрийн дугаараас ялангуяа эмэгтэйчүүд маань тийм ээ яг энэ подкастыг үзэж байгаа эмэгтэйчүүд маань маш их өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө оройтой хүн байна гэдгийг бас ойлгож өөрсдийнхөө мөрөөдлийн төлөө зүтгэх тэр хүчийг авах гэж бодож байна. Маш их баярлалаа. Тэгээ сарайгчтэй баярлалаа. Ямар гоё Зул Сарын бэлэгтэй болчихсон. За хоёлаа явж Зул Сараа тэмдэглэхгүй одоо. Тэгээ тулгыг явж. Юу бичлэг штэ. Явах юм уу? Шинэ жилийн мэнд Альфа Story podcast. Хоёулаа Альфа Books podcast. За одоо яхад шинэ жилийн мэнд өнөөдрийн Альфа Book podcast маань гайхамшигт Тэрэлж Mountain Lodge-аас та бүхэнд хүрлээ. Сайхан баярлалаа.
өөрчлсөн болсон шүү.